За тэгэхээр. За сайн байцгаана уу? Ингээд хийлчтэйгийн миний би яг одоо үндэсний цэцэрлэг бүрээлэн дээр ирсэн байна. Маш сайхан цэвэрхэн байна. Мэдээж энэ дүүрэн залуучууд манай Улаанбаатарчуудын хамгийн их дуртай гоё төв цэг байдаг. За тэгээд дараагийн хэдэн хормыг бапрацдах маягтай хин хаагуур бас хог хайж ийн гэдэгт маш нууц үйл ажиллагаанд бас ингээд залуучуудаа хамтран олсож байгаа одоо тун таатай байна. За ингээд зөмөрөө надтай зүг хамтдаа дараагийн хэдэн хормыг өнгөрүүлцгээе. За тэр хаяад бас унтрааж ийна тэр чинь те. За ингээд очиж уулзсан да. За манай дорнд нэг азгүй чимшиг нэг эр хүн өртлөөдөө ямар ч байсан. Шууд тулж ажиллана. Тэр. Сайн байна уу? За манай явуулын За сайн байна уу? Сайн байна уу? За. Зуны минь? За ажил. За бидэд нэг жижиг яриа авах гэсэн юм өөрөөс ч. За. Та хоггийг юу гэж боддог вэ? Одоо бид тэнд харагдаж байгаа энэ хог гэдлөө. Энэ ер нь бол ингээл яг хог гэдэг ойлголтын талаар юу гэж боддог вэ? Одоо нийгэм тулгамдсан их асуудал багтаа бидний одоо хэрэглэнээс илүүдэл гачсан үлдээдэл юм гэдэг хог айдал. Та ер нь бол яг өөрөө хог хайдаг уу? Ил задгаал хайдаг шин. Ил задгаал хайдаг шин. Хайдгүй? Хайдаг. Тийм. Би бас сая тэр нэг буланд бол нэлээд суулаа л да тий өөрөө чинь бас одоо анзаараад л сууж илаа. Тэгээд энийг бичлэг хийцэн тэрийг өөр чинь харуулчих уу? За ямар ч байсан манай дуранд ингээ өртсөн. Та тэгээд юу гэж бодож байна? Яг энэ үдлийн хатлаар. За өстө буруу юм хийсэн байна лээ. За тэгвэл хоёул даваа явчихад үдлээс засчих уу? Тих үү? Засчих уу? Чадна. За ингээд ямар ч байсан халуун наран жаал суусных нэг хүний бас буруутай үйлдэлийг нэг залуугийн буруутай үйлдэлийг авч одоо папрацтай өртүүлж чадсандаа баяртай чимшгэл байна. Тэгээд та залууны хувьд бол дахин бити хог хаяараа ерөн залуучуудыгаа хог бити хаях талаар уриална уу гэж би хүсэж байна. За одоо хийсэн үйлдэлтэй гимшиж जैन тэгээд таны ингээд папрац төртчлөө. Одоо тэгээд фэйсбүүкээр цацагтуул тэгээд ангуулах юм байна л да. Буруу юм хийсэн юм чинь тэгээд одоо яах вэ? Залуустай зориулаад тэгээд хогийн савнд нэгээрээ начиг буруу үйл бити гаргаарай гэж хэлье. Ийм ундаг штэ мөн цааш. За ямар ч байсан ингээд таны одоо зөв үйлдэл бол үргэлж бүхэнд харагддаг ч гэсэн буруу үйлдэл хэрвээ нэг л удаа хийх юм бол магадгүй манай папрацын дуран ч гэсэн таныг олоод очих магадгүй байна шүү. Тэгэхээр та хизээж хогоо бити хаяараа. Хог бол хордуулгач маш муухай зүйл. Ингээд хоггүй сайхан Улаанбаатартай ад жаргалтайгаар амьдарцгаая бүгдээрээ. Айгал энэ тэргүүнд хогоор бүх орл